хошин яриад шүү дээ ингээд том болсон чинь ингээд аавынхаа хийдэг байсан үйлдэлүүдийг өөрөө мэдлгүй хийгээд эхэлсэн байдаг гэх тийм. Хуужаа ангийнхан багшд бараг траум байсан. Нөлөөлөгч нь бэлэн байна. Нөлөөлөх үү? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө подкастын сэдвэр манайхан маань хүүхдийн төлөвшөл хөгжил эндээс эхэлдэг сэдвийг суулсан байгаа. За тэгээд энэ хөө сэдвийн хүрээнд бид нэр ярилцахаар бэлэн болсон байна. За хамгийн эхлээд бүүнөрөө яг өөртөөхөө хувийн бодлыг юу н хуваалцаа явъя. Ер нь хүүхдийн төлөвшөл хөгжил гэдэг байгаа зүйл яг юунаас үүдэлтэй хаана хүүхдийн төлөвшөл хэдэн наснаас нь үүсдэг гэж үү? Тэг үүсдэг гэж юу бодцоож байна. Тэгээс 5 насны хооронд ер нь хүүхдүүд яг хүмүүжил аваад төлөвшөөд тэгээд цаашаа ингээд өөрөө тэрийг ингээд арай дэлгэрүүл явдаг гэж би сонссон. Тэгээ нөгөө яг гэр бүлийнхэн юугаар л гэр бүлийн орчноосоо тий. За манай амрын хувьд юу? Миний хувьд яг өсвөр насны дээр л яг нийгэмд яг ямархуу одоо хүмүүстэй яаж ирцэх байр суурь одоо хитрхи гэр бүл нь тийм амар тийм янз бүрийн хоорондоо янз бүрийн бие биенийгээ муухай хэлдэг байлж гэсэн бас яг хүүхдийн яг тийм гэдэг бас тийм тохиолдол байдгүй шүү дээ. За хүүхд нь шал өөр хүн байх магадлалтай тохиолдол зөндөө байдаг. Тэгээд яг хүрээлэн бүр найзууд яг нийгэмд сургуулийн одоо орчинд байгаа тэр юунаасаа бас хүмүүжил хүн одоо ингээд одоо муу зангаа бусдад одоо ингээд олон нийт бие энийгээ ингээд гомдож мундахгүй одоо ингээд муу зангаа одоо хаях ч юм уу эсвэл бусдаас янз бүрийн одоо ингээд сурах одоо зөв соёл сурах харилцааны соёл сурах ч юм уу тийм хөлөөлөлтэй төлөвшдөг байх гэж бодож шүү дээ. Одоо жишээл 7 6 дугаар ангийн хүүхдүүд чинь бие биенийг одоо ингээд муудалцахлаар зорлож болдохгүй. Тэгээ одоо ингээд яг 12 дугаар ингээд том болсон гаруудыг харахад нэг тийм асуудал байхгүй юм шиг санагдаж. Яг өнөөдрийн кейсэн дээр ярил манайхан бие тамирын ороодыг гарах гад зөрүүлээд манай нөгөө үеийн 12 дугаар ингээд орж ирчихсэн. Тэгээд манай хүүхд яг гарахаас өмнө болиолоо бөмбөр ингээд довтлоод тэгсэн чинь нөгөө ангийн хүүхдийн хажуугаар шүргээд нөгөө ангийн хүүхд тоглоомор өө яа дам бэ? Яа дам бэ гэд тоглоомор хэлсэн чинь манай хүүхд тоглоомор ч юм мэдэхгүй ингээд бас өөдгсөн ингээд дайрах гад тэгсэн чинь нөгөө ангийн хүүхд бас бүр дайраад тэгсэн чинь манай ангийн хүүхд тоглосон юм аа. Тэгээ тэр нь болохоор ингээ 12 дугаар ангид ороод төлөвснгийг харуулж байгаа юм болов уу гэж байна. За миний хувьд бол яг мэдээж гэр бүлийн орчин тэгээ бас яг нөлөөлж байгаа үеийнхийнх нь найзууд юу амар нөлөөлнөдөг гэж боддөө шүү дээ. Яг суур хүмүүжлэнч тэр тэгээд хөгжилтээр ч гэсэндээ бас нэлийн ялангуяа гэр бүлхээсээ илүү найз нөхдийн нөлөөлбөр амар их болов гэж боддоо. Тийм. Одоо ингэ найз нөхрийн хүрээлэл дундаа ярьдаг шиг ингэ сони яриатай болсон хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүрээлэлдээ яаж ирж ин тэргүүрийг хүмүүс. Даавж хайж шүү тараал хийж. Гэхдээ тийм юм байхгүй л тэгэхээр яг хүмүүстэй ингээ гаднах хүмүүстүүд ингээ танихгүй хүмүүс ч гэсэн ингээ юм муу харагдах юм эсвэл нэг тийм педисэн яриатай мэрэтэй болсон байх магадaltaй. Хувийн хөгжил гэдэг нь нүдэрээ харсан, сонссон юм байна. Эдрийн сурсан зүйлийн хувийн хөгжил гэдэг гэж би сонссон. Маа тамирын хувьд юу гэж бодож байна? Айл нь л хөөсөн. Гэр бүл ч нөхөрлөл ер нь яг нийгмийн хүрээлэлтэй тэр харьцаанаас л хүн ингээд өөр ингээд явдаг л байхгүй. Өөрийгөө бүтээгээд те. Би бол тэр бүр яг хүний яг төлөвшөл нь болохоор яг бүр бараг 100% гэр бүлийн би ч ер нь бол 90-тэй шүү юм. Яагаад гэвэл хичнээн за би гайгүй байлын green flag те юм хүмүүжлтэй айлын хүүхдээ байжгаад нэг найзтай боллоо. Нөгөө найз маань хичнээн өөрөө хүсээд ингээд хүмүүжлтэй байхыг хүссэн ч нөгөө нэг ихэнх цаг хугацаа токсик гэр бүлийнхаа даа өнгөрөөж болохоор ялчгүй тэр зан ингээд дуурайсан байдаг байхгүй юу? Тэр нь гэхдээ ингээд 100% бодоод үзэх юм бол гэр бүлийн хэдөө найз нөхөд нь хүрээлэл хэдөө тэгээ бас үзэж харж байгаа юм хэдөө гэдэг яг тасалгаж авч байгаа хаа. Тэгээд маа гахуу явж юм. За миний хувьд болохоор хүүхдийн яг хүмүүжил гэдэг зүйл бүр бага наснаас нь эхэлдэг гэж үздэг.
Яг тэгвэл нэг одоо жишээ нь яг ингээд 2-3 настай хүүхдүүдэд одоо ингээд орчин цагт маш ихээр ухаалаг утсыг ингээд эцэгчүүд нөгдөг. Тэгээд бас тэр хүүхдүүдийн ингээд яг хүссэн зүйлээ авахын тулд ингээд уйлаад одоо ингээд эцэг их гэр бүлээ ингээд заваадаг хүмүүс хүүхдүүд ингээд имэрсээр харагддаг шүү дээ. Тэгээд тэр хөрмөөжл нь яг ингээд явандаа тэр ингээд тэр хүүхдийн ингээд зан төлөвт угаасаа ингээд үлдчихдэг. Тийм маш их үлдэнэ. Маш ихэрч гэхээс илүү яг ингээд ихэнх тохиолдолд ингээд үлддэг байна. Тэгээд яг ингээд бага наснд нь ингээд айгуу тийм зөвөр ингээд сурагч бол маш амар санагддаг. Одоо жишээ нь яг ингээд хэдийн нэг хүүхэд ингээд бүрээ ойлгохгүй ч гэсэн ингээд багаар ингээд энэ болохгүй, энэ ингээд даба энэ болохгүй ёо гин гот яг хүүхэд ингээд баг зэрэгээр ингээд дараа нь ингээд ойлгохгүй ч гэсэн ингээд багаар гаргацсан. Тийм. Яг тийм байдаг болохоор яг хүүхдийн бага наснд нь маш ихээр тийм хүүхдтэйгээ ойр дотн цагийг өнгөрөөж аль болох эерэг тийм гэр бүлийг үүсгэх. Сурсан зан гэж сураар болж болох шиг гэдэг. Би бол өөрөө яг гэр бүлийн мэдээ суурь хүмүүс бол бага наснаас нь бол мэдээс тавигдах нь бол хамгийн зөв. Гэтэ яг 100% бол яг биш гэж бодож байгаа. Тэгээд ер нь ихэнх хувийг нь л яг найз нөхөд яг танаа хүүхд яг хинтээ нөхөлж гин хинтээ ингээс найз болоод хамсаа яваад их цагийг өнгөрүүлж гин гэдгийг ер нь бол амар шалгаж байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд энэчнээс чинь бас хүүхдийн нөгөө хөгжил гэдэг зүйл бас ингэж аягүй илүү нөлөөлөлтэй байгаад байгаа шүү дээ найз нөхдөсөө. Одоо жишээ нь цахим орчноос бас байж болж байна. Тэгэхээр гэр бүлээс бас яг ч нэг тийм 100% гэж би бол дараач. Одоо үед бол ер нь бас захимаар л хүмүүжж байгаа шүү дээ. Тэгээд бид нар чинь бол бага хахта хүүхд зурагтаар хүүхэлтэй үзэл тэрэн дээр авах байсан зүйлүүд тэгэл өөрөө бол тэгэл янз бүр тийж хүмүүждэг ус. Одоо бол хүүхдүүд бол тэгэл захим дээр тэгэл янз бүрийн болохгүй мэдээлэл чинь тэргүй тэгэл хүмүүжлээ. Өөр бас нэг юм гэвэл одоо хүн одоо ингээд тэр зан ингээд одоо нэг сайн зантай ингээд багтаа сайн зантай гэж байгаа тэр ингээд одоо итгэлийн хугалцсан юм эсвэл тэнцэнээс трама авсан хитрхийн ингээд сайн зан гаргаж байгаа тэнцэнээс трама авснаас болоод ингээд өсвөр насны дээр ингээд зан нөөцлөгдөх тийм магадлал байдаг баг. Эсвэл нөгөө дээрлэхүүлж мэрлэхүүлдэг байсан болохоор хүмүүстэй сонирхцдаг ч юм уу эсвэл өөрөө тийм дээрлэхдэг болчдөг ч юм уу тийм. Хүрээллийн тэр хүнд одоо өгж байгаа нөлөөлөл аягүй чухал та тийм ялч тийм зүйл дээр л. Миний хувьд болохоор яг одоо бага ингээс сургуулийн ингээд боловсрол эзэмшээд бүрэн донд ингээд боловсрол эзэмших хүртлээр яг тэр хүн яг ямар дадал туршиж сууж байна тэрийг яг ирээдүйд амьдралынхаа яг нэг ажил мэргэжилтэйгээ холбож бидэд одоо мэргэжлээ сонгодог шүү дээ. Яг тэгээд тийм болохоор бидэд аль болох багаас нь хүүхдүүдээ тийм зүйлээр бэлтгэл одоо жишээ нь урлаг соёл одоо дуу хөгжим тэгээд бүжиг наадам спортоор маш ихээр ингээд явуулснаар тэр хүүхдийн нэг сахилга бат бусдад ингээд харилцаа маш ихээр дээж тэр хүүхд илүү хөгжих тэгээд илүү зан төлөв спортоор хичээлдэг хүмүүсийн зан төлөв илүү нэг тогтвортой маш их хүчтэй. Тэсвэртэй сэтгэл зүй л тийм. Тэгээ бас илүү өөртөө ихтэй болоод ер нь хүнээс айж ихээс нээхгүй тийм. Ер нь л аюу өмнө юм билээ. Би бас socialize хийж гэсэн үг. Тэгээ нэг хэсэг яг өлөөлд яваад ер нь энэ тентгийн хүмүүстэй яриад ингээд дасгал хөдлөө хийгээд хэлэнгүүд бас нэлээд задраад ирт юм билээ. Ер нь л тэр яг үнэхээр үгүй юм билээ. Нүүр харсан юм. Одоо хүн ингээ намайг ингээ бодож байгаа яачих вэ гэсэн юм тийм айдсаа хайждаг ч юм те. Тийм. Тэгээд аль болох ингээд хүнд нөлөөлөхдөө энийг шууд ингээд болохгүй. Битээ тэгээд гэртээ иртгий битээ ингээд яваад гэж хэлэхээс илүү яг ингээд тайлбарлаар өвчтэй яриул ингээд тэр хүнд илүү цаашаа гүн хэлдэг шүү дээ. Тэгээ магадгүй тэр чиний хэлсэн яг одоо тухайн хүнд болсон тэр тайлбарламж нь цаашаа эргээд тухайн хүн дахиад өөр нэг хүнд гой тайлбарлаж ярьдаг болох ч юм уу тийм байж болох. Шууд бас хориодглоо тэр хүн чинь бас хүн хэлж сонирхоод тэгэл бас зөрчиж үзэх л үлдээ тий. Тэгээд аль болох ингээд өөр зүйл ингээд шинээр зүйл хийхэд нь эцэгчүүд болон та ах дүү нар ингээд аль болох битгий үгүйсгээрээ шинэ зүйлийг ингээд хийж яг ингээд цаашаа мэдэх тусам хөгжил төлөвшил зам байдал гэдэг зүйл маш их өөрчлөгдөв. Олон талаар хөгжил. Одоо ингээд хүн болгонд ямар нэгэн чаддаг зүйл байдаг гэдэг штеп. Тэр бол үнэхээр үний юм билээ. Би одоо нэг гарын 10 оны хийгээр хүний сонирхол төрөлхийн чадвар потенциалын тодорхойлт өгд юм билээ л дээ. Би тэгээд 12 дугаараа мэргэжлээ сонгох гээд өгж үзсэн. Би эрт өгдөг үстэй гэж харамсан. Яагаад гэвэл
Тэрэн дээр ямар спортоор хичээлвэл ямар дуул сектор хичээлвэл нэлээд амжилттай байгааг гаргаж ирсэн байл. Минийх тэгээд баг бүгд боломжтой гэж гарч ирсэн байсан. Би багтаа болохоор би юу нэг айгу туушгүй байна да. Тэгээд бүгд руу ингээ үсрээд идэг юм шиг санагдсан байхгүй. Ээж аваа ч гэсэн аваа ингээ аим үсэрж байгаа гэж хэлдэг. Тэсний яа яс юм нэр надад угаасаа бүгд тохирох болохоор би бүгдийг сонирхож үзээд явуулсан мөлий. Тэгэхээр хүүхдүүдэд эртнээс тийм шинжилгээ байдаг бол боломжоор өгөөд төрөлхийн чадварыг нь хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Илүү амжилт гаргах. Миний хувьд бол гэхдээ яг төрөлхийн чадвар гэж байхгүй юм шиг санагдчих. Яг хүүхэд байх насандаа яг юу сонирхсон тэр нь ингээд авьяас бол үлдчихдэг юм шиг. Ер нь бол тийм хөөс санагддаг. Наад сэлбэг тийм юм шүү дээ. Ер нь халуун амраа хоёр хэрэг яг 50-50 л хэмжсэн гэж байна. Угаасаа хоёр талтай. Багасаа тэгээд дуртай зүйлээ яагаад тэгээд тэрийг авьяасаа өөрөө ингээд улам тууштай хөгжүүлэн эсвэл ингээд цаанаасаа чаддаг юм гэдэг чинь тэгвэл аав нь зураг зурдаг, ээж нь зураг зурдаг ингээд зураг зураа явууч юм тэгээд тиймэрхүү нэг бас байдаг. Гэр бүлийн орчин шалгаж гэж юм. Ер нь бас 50-50. Тэр нь чинь цаанаас нэг юм өгдөг бас байдаг. Дүүтэй юм өгдөг. Тийм. Одоо ингээд хоёр яг ижил хүүхэд за барыг нэг өдөр төрөөд яг ижлийн спорт сонирхох юмуд нэг нь яаж нөгөөгөө гүйцэхгүй ингээд чадахгүй байгаад гэхдээ тэр хүн зураг сайн зурдаг байхгүй юу? Ер нь бол заавал нэг сайн зүйл төрлийн багтар байдаг байхгүй юу? Тэрийг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тийм бас ген бас айгуу чухал байж болох юм тий. Одоо ингээд эцэг эхчүүд нь өөрсдөн дээр ингээд залуу үедээ баг залуу наснда бас ингээд сургуулж ирсэн зүйл одоо жишээ нь балет болох ингээд тийм сунгалтын дасгалуутай байдаг гэх юм бол хүүхдийн нэг flexible буюу ингээд сонголт нь айгуу тийм сайн зүрх. Эсвэл одоо нэг аав нь ингээд залуудаа ингээд тийм бие хөгжүүлэх тийм зүйл хийжсэн бол усан зэлэх тиймэрхүү юм хийжсэн бол хүүхдэнтэй гэж тэр нэг ингээд булчин ингээд баг ингээд суудсан байдаг тиймэрхүү юм айгуу байдаг гэж би сонссон. Тийм бөхчүүдийн хүүхд яаж тавьдаг ингээд. За одоо болохоор судалгаа шинжилгээнийхэн тухай одоо хэвлэл нийлээд энэ дээр гоё юм панелист маягаар тэгээд өөрсдийнхөө бодлыг хэлээ юм заяа. За минийх дээр болохоор 2016 онд Icon Segment-ийн судалгаа байсан. Тэгээд тэрнээс ер нь бол нэлээд шинжилгээ хийж ер нь түүж авсан байгаа. За энэ дээр болохоор таны өгөнд ордог байх нь хүүхдэд сайн хүмүүжил үзүүлж байна гэж үзэх нь зөв үү гэсэн ийм асуудалтайгаар ийм мэдээ орсон байлээ. Тэгээ энэ дээр болохоор 2016 оны Mobis-ийн боловсролын судалгааны арга зүйн тэнхимээс ингээд ийм судалгаа явуулсан байна. Тэгээ энэ судалгаа нь болохоор одоо аль салбар илүү хүүхдийн хөгжил болон төлөвшөл дээр илүү нөлөөлж ирнэ гэдэг ийм судалгаа аваад тэгсэн чинь энэ дээр ихэнх нь юу байсан бэ гэхээр гэр бүл гэж орж ирсэн байсан. Тий. Тэгээд энэ дээр болохоор илүү одоо нөгөө хүүхдийн анхны хүмүүжүүлэгч нь хинбэ гэдгийг илүү гаргаж өгсөн байгаа гэж бол юм хааж болно. Тэгэнгүүт энэ дээрээс яг зинхэнэ тодорхойлолт нь яг гарч ирж байгаа зүйл нь юу вэ гэхээр хүүхдийн хүмүүжүүлэгч гэдэг байгаа ерөнхийдөө амьдрал насан туршид нь одоо ингэж суулгаж өгөх одоо чипийг нь эцэг эхүүд нь юу нь бол бүтээж өгж байгаа гэсэн мессежийг бол өгж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр та нарын бодлын хувь юу вэ? Бодол юу вэ? Ер нь тийм л дээ. Хүнд чинь тийм анхны юм одоо ингэж ямар нэгэн мэдэхгүй зүйлийг хийж байгаад анхны юм чинь ингэж амар үлддэж штеп. Тийм болохоор яг ингээ хүүхдэд те анхны тийм нөгөө одоо ингэж анх одоо хүнч одоо ингэж нэг юм үнэхээр яг ингэж өөртөө тийм үлдэхээр ингээ юм ингэж харсан үед ингээ амар тийм хийж мартгүй тийм өчүүд үүд штеп. Тэмтэй адилхан ингэ анхны удаага ээж авдаг одоо тийм хөгжөлтөч юм уу эсвэл тийм ярьж марих тийм юм айгуу тийм нөлөөлдөг баха. Ер нь тэгээд хүүхэд яг багтаа хэнийг харсан тэрийгээ шууд ер нь жоох хүүхдүүд бүгд тэрэл тэгж дөрөд шүү дээ. Багтаа яг хэнийг харж байгаа тэгэл тэрээ дөрөдөг. Хүн ч гэсэн угаасаа ингээд алхахыг заалгадаг шүү дээ хүүхдүүд ч. Тэгэл бусдууд нь ингээд алхаад байхад тэрийг хараад дагаал алхаад эхэлчихдэг юм тийм. Маа цэлбэгт юм санаа. Ер нь хүн чинь юм хажуудаа хүнний өөрийнхөө нэг дураж хөрсөн мэт шүү дээ. Нэг үг ингээд нэг хүн хэлээд ангууд хажууд талнаас хүн өөрийнхөө нэг юм амд нарчдаг. Тэр шиг ер нь ингээд хамт өсөж байгаа аав ээж нэг ямарын юу нэг тийм хүн болж төлөвшдөг.
Яг хамтны нэг хүүхдүүд нөхдөд хаагууд яг аав ээж хаяг Яг хэлээрээ дөрцөд тий. Тийм. Яг миний хөлбөр яваад байгаа. Заримдаа аюус ивэс байж шүү. За манай гахуу юу? За сайн ингээд яг ингээд манай багийн гишүүдийг ярьснаар бол ингээд хүнд ингээд үлгэр дуурайлал болдог хүн айгүй чухал байгаа гэсэн шүү дээ тий. Одоо ингээд ментор тийм зүйлүүд ингээд айгүй чухал. Одоо яг би одоо өөрийнхөө хувьд ярих юм бол би багтаа өөрийнхөө яг нэг төрсөн ахыгаа айгүй их тийм дуурайдаг гэсэн. Яг гэвэл яг тэр үед ингээд тэр хүн яг ингээд миний яг ингээд аав шиг тэгээд ингээд айлуулах надтай дотн тэгээд айлуулах миний төлөө гэж боддог гэсэн болохоор тэгээд тэр хүнийг айгүй их ингээд биширдэг байсан сэтгэлдээсээ болоод ингээд өөрөө даган дуурайж гисэн өөрийн мэдлгүй. Тэгээд би тэр хүний ингээд зарим үйлчлэгийг нь айгүй тэгэж баг зэрэг жигшдэг байсан мөртлөө бүр ингээд өөрөө ирэхгүй гэрийнхэн маань ингээд чи яг ахыхаа тэр муухай үйлчлэгийг нь дуурайгаадах шиг байна. Тэгээд тийм хүн байсан. Би гэхдээ ахыхаа тэр үйлдэлд өөрөө маш их дургүй байсан мөртлөө яагаад тэгэж ингээд өөрт маань ингээд дадлалаа суудсан байсан бэ гэхээр яг ингээд тэр хүнийг ингээд нүдээр ингээд хараад сонсож байгаа шүү дээ. Тэгээд тэр маань гэр бүл ингээд бид маань ингээд тарих маань тэрийг ингээд өөртөө хүлээж аваад тийм кодлаад өөрийнхөө биеийг идэс хэрсэлсэн. Энийг л хувийн үйлчлэх гэдэг. Тийм. Тэр нөгөө тийм нэг хошин яриад шүү дээ ингээд том болсон чинь ингээд аавынхаа хийдэг байсан үйлдэлүүдийг өөрөө мэдлгүй хийгээд эхэлсэн байдаг гэх тийм. Яг энэ кейсэн дээр миний эсрэгээр би өөрөө олон өнгөстэй тэгээ яг миний доотлын эмэгтэй дүү маань би өсвөр насндаа жоохон муухайштай байсан л да. Тэгээд одоо болохоор гайгүй болцсон. Тэгсэн чинь манай доотлын дүү маань бүр яг миний гаргадаг байсан замуудыг гаргаад би тэгээ өөрөө ингэ жоохон гимшээ тэгээс айгаад байгаа. Өөрөөсөө айгаад гэж яг манай доотлын дүүц бүр яг надтай улам адилхан бол амар ааш мэшнийг мэдрэгдээд тэгээд бас энэ яг миний л шундаг ээж эмээ хоёр хүртэл ингээ хэлээ. Тэгэл би тэрнээс ингээ өөрөө анзааралаа. Ер нь дүүнэрс ингээ өрлөө дүүрэл аваад ингээ цаашаа ингээ яваад байна гэдэг юм. Тийм. Гэхдээ бид нар бас хинээс дүүрээс мах аав ээжсэд баггүй юу? Тэгэхээр танихгүй хүнийг л угаасаа дүүр юм шүү дээ. Тийм. Тэгээ ер нь хамгийн өөр санагдсан тийм биширдэг хүний л хүн чинь ер нь Ер нь бол тийм байдаг шүү дээ. Би нөгөө нэг эмэгтэй хөвчсөн багасаа л энэ аавыг амар яг айдол шиг ингэ биширдэг байсан байхгүй юу. Тэгээд яг эсрэг хүсний үнэ буюу яг эртний үнийг ингэ бишрээ бодохоор өөрөө дагаад амир эртэлэг болоод болцсон юм хэлээ. Бусад хүмүүс бол яг тэгэл календар утсан тэг гоё ихснэр дөрөөд би бол аавын амир дөрөөд гэсэн. За энэ дээр нэг юм судалгаа хийх юм л да. Хөгжил гэж юу вэ, төлөвшил гэж юу вэ гэдэг юм стандартлагдсан гэж хэлж болох үед заяа тодорхойлол байт юм. Тэгэнгүүт хөгжил дээр болохоор ерөөсөө бага насных гэж байгаа байхгүй юу? 0-оос хэд нас 7 нас хавцаа байсан баг. Насыг ерөөхдөө ингээд бага нас гэж нэрлээд за тухайн насанд хүүхдийн одоо өсөж бойжж байгаа. Тэгээд бусдаас үлгэр дуурайл авч байгааг нь болохоор ийм илүү хөгжил төлөвшил гэж ярьд юм байна. Тэнгүүтлээ одоо жишээ нь илүү одоо том болоод өсвөр наснд яваад цаашаа амьдралынх нь үргэлжлэх хугацаанд нь болохоор одоо чинь хувь хүний хөгжил гэж ярьд юм. Хувь хүний хөгжил гэж ярьд юм байна. Тийм. Тэгэхээр яг саяны хэлсэн бага насн дээр яг хүмүүс яг ээж аав ах эх нараа ингээд уурайж байгаатай адилхан юм бол бас яарчгүй л яг үнэн тодорхойлол гэж хэлж болмоор юм шиг санагдлаа л да. Ер нь та хэдийн санааг ер нь сонсоод талаар Ер нь тэгтээ хүн яг ингээд хүрээлгүүд одоо жижигхэн одоо гэр бүл хоорондоо л ингээд байж байгаа бага насндаа мэдээж гэр бүл хоорондоо тэгж цөөхөн найзлах гэдэг шүү дээ. Тэгээд илүү томсоо сургуульд ороод ингээд нийгмийн харилцаанд илүү их ороод ирэх боломжтой хүн өөрийнхөө занг мэдээд тэгээд нэг нам суудаг юм шиг санагддаг. Одоо бид нар ч гэсэн одоо ингээд сургуулиуд төгсөөд оюутан болохлээр бүр том хүрээлд очино олон нийгмийн харилцаанд орно. Тэр үедээ ингээд яг би ер нь тийм их зантай байна гэдэг шинээр мэдээд ч юм уу тэгээд нам суудаг юм шиг санагддаг. Тийм. Тэгээд бас нөгөө түрүү нөгөө миний ярьсан одоо нөгөө биширдэг хүн ментор гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр зүйлийг ингээд данганц бид нар өөрсдөө авах биш өөрсдийнхөө сайн талыг ингээд өөрсдийнхөө дүүнерт яаж болно. Ингээд дүүнер нь ингээд айгүй ингээд ах хч нараа ингээд дуурайж ийн гэсэн сая зүйлийг ингээд манай багийн шүү тамираа хэлсэн шүү дээ. Тэгээд тийм учраас би одоо ингээд яг өөрийнхөө би яг доороо ирэхдээ дүүд байхгүй тэр маань айгүй нөгөө надтай ойрол цаанаас нэг ойрхон. Тийм болохоор нөгөө бид хоёр айгүй дотн байдаг. Тэгээд би болохоор яг өөрийнхөө одоо муу талыг одоо ингээд би өөрөө мэдж байгаа шүү дээ. Босод ингээд хүмүүс надад хэлсэн. Тийм болохоор дүүтэй айл болох тэр талаар
тэр зүйлийг суулгахгүй тул одоо ингээд би арай өөрийгөө өөрчилж байгаа. Гэртээ шал өөр хүн, сургууль дээр шал өөр хүн. Бусад хүрээлэлтэй яг хүрээлэлтэй уус чарчиж байгаа гэсэн. Тэгээд би нөгөө нэг өмнө нөгөө нэг аюул уцаараа тоглодог байсан. Уцтайгаа холбогдоод уцаараа ингээд найзуудтайгаа тоглоод аюул ингээд гэрийн ажил гэх зүйлээс маш их дутаадаг гэсэн. Тэгээд гэрийн ажил гэдэг чинь одоо нөгөө яг ингээд амьдрал дээр ингээд дандаа ингээд хийдэг зүйл мөртлөө яг ингээд устаар хийлгээд байх яг өөрөө хийгээд эхлэх хоёр чинь шал өөр байдаг гэдгийг би нөгөө ойлгож гисэн байхгүй. Тэгэд би ингээд яг ингээд гэрийнхаа ажлыг ингээд багаар хийгээд эхлэнгүүт миний зан төлөв шал өөр болсон. Одоо ингээд бусдыг зарж ингээд бусдад ингээд зааварлаа шууд тэрийг хий энийг хий гэж дандаа зандардаг байсан бас өөрөө яг тэр хүний өмнөөс хийж үзээд бас шал өөр болсон. Тийм л дээ. Ай хувааж байгаа л дуусангууд дахиад нэг аяг ороод ирэнгүүт амьд хүрдэг тэгээд. Түрүүний нүг хүрээлэлтэй уусна гэдэг бол яг нуус үнэн яг манай хамилан шиг хүмүүс чинь би одоо ингээд анги дээр ингээл амар ангалзаал ингээд бидсэн гэртээ ингээд айлын том болоо бүр шал өөр гэдэг зөө. Бүр амар нэг тийм serious болж болоод яг тэрнтэй адилхан хүн уус ингээд бай газраа өөрийнхөө ингээд одоо юуг мэдрээд гэх юм дээр Хариуцлага. тий хариуцлагыг мэдрээд тэг яг тэр юундаа ингээд тааруулаад тэгэд ингээд цааш ингээд хөгжөөд тэрийг төлөвшлүүлээ гэдэг. Тэгвэл гэртээ одоо илүү юм хариуцлага төлөвшсөн байх чинь юу нөлөөлж чинь гэр бүл эцэг нөлөөлж чинь гэж бодож байна юм. Ер нь бол тийм амар олон насны зүрдтэйхэн жоохон дүнэлт болоод тэг бүх юмыг амжуулан тэгээд аав ээж хоёр чи өөртөө ажил ажиллагаа явуулчих юм чинь. Тэг тийм болохоор ер нь ингээд дүүнэрийн хажууд ер нь тийм баг ээжийнх нь орнд ээж аавынх нь заав болвол тэгэл анги дээр ирээл тэгэл нэг гүлээч бол. Гэхдээ яг тийж нэг яг ингээд орчиндөө үйлчлэж байгаа ч гэсэн яг өөрийнхөө хувь чанарыг алдахгүй тэгээд яг яг өөрийгөө алдсан юм шиг мэддэг хүмүүс зөндөө байдаг гэж би сонсч байсан. Яг ингээд өөрийнхөө хэвжинхэн ямар Би яг хийх юм яг тийм. Бид зарим хүмүүсийг тэдрээ хий юм байл гэж. Дүүлэр өөсч шал нэг хүнтэй харьцахтай шал бүр огт өөр харьцсан нэг хүнтэй өөр харьцаад хүн болгондоо тэгж харьцахлаа тэр хүн яг ингээд өөрийн гэсэн яг юутэй байр суурь юутэй өөрийн гэсэн үз бодолтой юу гэдэг нэгийгээ дагангууд даагчдаг ч юм уу эсвэл өөр нэг хүн гараад ингүүт тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Жишээ нь одоо нэг ингэж зурагч нэг багш дээр амар ингэж дотно ер нь л тэр багшаа илэг өрж байгаа байхгүй юу багшаа би одоо унтмаар байна та миний баг даалгавар хийчих ухааны юмэрэд бусад багш нар дээр болох чадахгүй мөртлөө тэгж бас хүн ялгуурлаж өөр харьцдаг хүмүүс бас байна. Одоо сайн одоо гэр бүл бол аав ээж тэгээд тэр багш гэдэг хүний хувьас үзэхэд зарим багш нар ингээд хатуу багш нар ингээд бидэд ингээд ханд гэх зүйлийг тийм бидэд одоо цаашаа нэг хэл хязгаарыг давах тэр зүйлийг ингээд маш их хязгаарладаг тийм. Одоо жишээ нь бид нар гэртээ байхдаа одоо жишээ нь дүүнраа ингээд бэлдээ бусаар хэлж болохгүй. Тэгээд яг аав ээж байгаа болохоор гэсэн утгаараа биш ч гэсэн яг ингээд сургууль дээр ч гэсэн адилхан байдаг шүү дээ. Багш нарын хажууд ингээд яг ингээд хамаагүй ингээд ангалцахгүй. Яг тийм болохоор яг хандыг нь дарж хязгаарлаж өгдөг хүн гэдэг бол маш их хүний хөгжилд нөлөөлж чаддаг гэж бодож байна. Төлөвшөл. Сая яг багш гэдгсэн чинь би бас яг судалгаа ингээд гүйлээ уншаад ижсэн чинь хүүхдийн хүмүүжил болон төлөвшөл дээр бас тодорхой үгэнд багш сургууль хүмүүжил зэжиг орсон байгаа байхгүй. Тэнгүүд тэрэн дээрээс бас эсэргээрээ дахиад нэг судалгаан дээр хүүхдийн төлөвшөл болон хөгжил дээр ингээд ийм сөрөг нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь багш сургууль хүмүүжүүлэлтэд орж ирсэн. Тийм ээ. Наад дээр чинь яг хоёр талаар гэх юм бол зарим хүүхдэд айгүй сайн хандаад тэгээ зарим хүүхдийг ингээд ялгуулсан гадуурхаж байгаа юм шиг зүйлүүд. Энэ ингээд яг нийгэм дээр хүртэл яг ингээд бусдад үзүүлэх нөлөө маш их гэдэг шүү дээ. Одоо жишээ нь бүли одоо ингээд нэгнийгээ үл хөдлөлтснээс болоод зарим хүмүүс нь сэтгэл санаагаар ингээд заадаг. Тийм болохоор бид нэр ингээд аль болох бусдын харанхуй тал нь биш тэгэж гэрэлтүүлэх гэрэл гийг нь орж авах хэрэгтэй гэж байна. Ер нь нөгөө хүн чинь анхны сэтгэлээрээ энэ хүүхэд муу юм байна. Энэ хүүхэд үгүй юм хийхгүй юм байна гэд тэгээд тарчхлаар багш нар яг тэр хүүхдийг жоохон хаяад эхэлдэг юм шиг санагдав. Яг анхныхаа харсан дүр зургаар ингээд хүмүүсийг боддог хгүй. Одоо нэг хүн нэг шинэ хүнтэй танилцж байхдаа ингээд жоохон тийм эвгүй дүр зураг харуулчингууд яг тэр хүн яг шууд утгаар нь тэгж ойлгоод за энэ үгүйс юм байна гэд яг тэгээд тэр зүг зургаас илүү яг олон өнцгөөс нь харах юм бол бас тэр хүүхэд чинь тэр багш чинь тэгээд хитрхи муу гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэг хичээгээрээ бас хэлээд байнгын тэгж яахгүй ч гэсэн загнахгүй ч гэсэн яг тиймэрхүү юм хэлээд
хүүхдэд итгэл найдвар олгох юм бол хүүхэд бас өөрчлөлтөд буцаад хичээлээ хийж эхлэх юм тийм. Тэгээ энэ хүүхэд миний хичээл дээр муу ч гэсэн одоо бусад өөр одоо хичээл дээр сайн байна. Тэгээд тэрийг бас болцож үзээд дүн мөнгөнөөс өргөдөг шүү. Өдөр манай эрүүл мэндийн багш орж ирээд 800 он гэсэн хүүхдүүд гараа өргөсөн чинь бараг би ганцаар өргөө. Ер нь амар цөөхөн хүүхдүүд өргөөд тэгээд багш хэлсэн. Багш бид нар та нарын ингээд зориг чинь бохооцсон байна. Уучлаарай. Гэтэ та нар бүгдээр 800 авч чадсан шүү. Та нар 800 авч чадна гэдгийг сонсоод бүр амар өөртөө ихтэй болсон. Тийм тэр бол үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Яг тэр чинь ингээл тэр багштай нэлээд удаан жил ингээл хичээлийн сонсоод сууж байгаа шүү дээ. Тэгэл янгот хүүхэд яг үнэхээр хичээгээд ч гэсэн яг тэр үед үнэхээр яг төвшөндөө хийгээд багшийнхаа хангалттай одоо нэг сэтгэл ханамжинд хүрэхгүй тэгээд муухай ус сонсч өгдөөсөө би ингээд хичээгээд чадахгүй мэн гэх тийм ойлголт суугаад бүр хайчдаг баг. Тийм ялангуяа яг өсвөр насны юм бага насны тийм ингээд явж байгаа ийм сэтгэл хөдлөлийн ийм докторгүй байгаа шууд хүлээж авдаг сэтгэлд гүн ордог яг ийм бидний шиг үе бол айгүй хэцүү байхгүй юу? Тэгээ яг багны багшныг юу бэлэх юм бол тэр тэр чигээр явдаг юм уу? Би ингээд Facebook-ээр ингээд явж сурвалжлага явж байгаа байхгүй юу? За ямар мэргэжлэр явах вэ? Ер нь багш чинь ингээд чиний орын мохож исэн үе байгаа юу гэсэн чинь нэг охин байгаа. Нэг ихч. Тэнгүүд уулын би эмч болох байсан. Гэтэ манай химийн багш чи чадахгүй штэ гэсний улмаас би ер нь бол химээ болоод одоо өөр мэргэжлэр сууж байгаа. Гэтэ хэрэв химээр явсан бол би чадах байсан баг те. Би бол одоо өөр мэргэж сонгоцсон гэж яаж байгаа хгүй. Тэнгүүд тэр хүний амьдрал нь ингээд шал ингээд өөр бол явж байгаа. Ганц хүний хийснээс болоод шал өөр чиглэлээр явж байгаа. Үгүйгээр бас харамсалтай ч юм шиг ханддаг. Ялангуяа багшийн үг л хүчтэй шүү дээ. Тэгээд багш эцэг эхийн үг л хэрэгждэг шүү дээ. Хүүхдээр яг хизээ магтах, хизээ зинлэг гэдэг нь ингээд хүмүүжил зантуул өвсөлт аягүй чухал гэдэг нь сайн одоо та хэдээр ярьсан фактаас харагдаж байгаа. Яг ингээд хүүхдийг одоо ингээд бусдыг ингээд гадаад үзмжээр нь дүгнэхээс илүү яг ингээд дотоод хүнийг нь ойлгоод өгөхлөөр тэр хүнийг нэг хараад энэ хүн яг ямар сэтгэл хөдлөл нь яг ямар байгаа сэтгэл нь яг ямар байгаа хүмүүс ингээд хараад мэддэг болдог шүү дээ. Яг тэр хэцүү үед нь бусдаагаа ингээд дэмжиж одоо жишээ тэр үед нь урамшуулал өгсөн тохиолдолд тэр хүн улам ингээд цаашаа хөгжих ингээд тийм гэрэл ингээд үүдийг нь улам тодтол урамшуулад ирэхлээр тэр урамшуулсан юмдаа ингээд амжилтандаа улам мотивацлагдаад цаашаа харин хизээ тэмдэглэх вэ гэдэг нь бас тэгээд яг саянаас шиг аягүй чухал тийм. Яг ингээд хит одоо ингээд хүмүүс ингээд бие тоогоол за энийг би чадна энийг би хийчихнэ би одоо хар ухаанаар орсон ч гэсэн энийг одоо өөрийнхөө ингээд хуваар үүсдэг чаднаа гэсэн бүр тийм нэг бардам сэтгэлтэй тэгэж бардамжлаг болсон тийм хүмүүсүүд байдаг шүү дээ. Харин тэр хүмүүстээр одоо ингээд хамгийн их тэр нөлөөлдөг хүн буюу хамгийн их нөлөөлдөг багш нь тэр хүмүүстэй яг ингээд ярилцаад чиний яг эн чинь болдог ч гэсэн одоо яг ийм зүйлийг хийх юм бол ирээдүйд чинь ингээд багш нь ингээд бол сайн хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор ингээд яг тэр зан төлбөө ингээд ажиглаад цаашаа засах хэрэгтэй. Тийм болохоор тэрийг ерөнхийдөө өөрөө ингээд таньж бодоод болоор гэдэг ингээд тиймэрхүү утгаар нь зөвлөгөө маягаар зэмжлэх нь хүүхэнд ингээд аюул хүртээлтэй гэдэг. Шууд одоо бол чи чадахгүй энийг битгий гэхээс илүү чи яг энийг өөр талаас нь хараад үзсэн үү? Яг энийг өөр талаас нь харж үзээд энэ яг чамд тохирох үгүй юу? Эсвэл чи энийг яаж хөгжүүлэх зүгээр юм гэдэг талаас нь ярьсан юм. Тэгээд гэр бүл бол яг хамгийн анхны нийгэмшил хөгжлийн яг ингээд үндсээр бол дараагийнх нь бол ингээд сургууль үе тэнгийнх нь гэж шууд орж ирдэг шүү дээ. Хоёр дахь групп тийм бүлэг гэж шууд орж ирдэг. Тэгэхээр энэ чинь бол манай хоёр төр нэмж хэлэх зүйл байна. Ер нь яг та хоёрт хэлсэн юм кейс тохиолж ирсэн нэг багш нараас болж одоо ямар нэгэн байдлаар хөрч юм өмсөж гоё урам авсан. Надад би хуучаа ангийнхан багшд бараг травма авсан. Тэр багш юм шиг ингээд. За нэр хэлээ. Харин нэг нь юу ч хэлээ. Үзээ дор коммент дор. хаана яг одоо ингээд энэ тийм спортоор явдаг хүүхдүүд амар нэг тийм ингэж дүгнэлсэн нь бусдын нэг амар хөдөлгөөд гэсний ингээд спортоор одоо явдаг хүүхдүүдээ одоо тэг гэдэг бусдын одоо ингээд юмшин тэгэл хүүхдтэй харьцаж мэрчж байгаа харьцаа энэ төр ялгуурлан гадуур хэлт дээр өнөхөр юм сүнсэн тэр бол нэр уул нь англи зөндөө олон англи хэл авшаа. Тэгээ англи хэлэнд уул нь дуртай байсан юм. Тэгээд тэрнээс биш айгүй дургуусаа ер нь хичээл англи хэлээ тэрнээс биш бараг хэлсэн. Тэгээ ер нь англи хэлээ сурах байсан чи ер нь чиний хөгжил нөлөөлж байна. Нөлөөлж байгаа.
Би ингээд саяхан бас яаж яах мэрэгчлээс хэлсэн байхгүй юу? Одоо би англи хэлээрээ шүү. Тэгэл ингээл яа хаяах гэж хайвдал гэж бодож илээ. Нэг тэрэгтийн нэг хүнээс бол ингээл хайр юм гэж бодсон л үү. Би бас юм хин байлгад бас дуртай байсан. Өөр хувьдаа яг л хин байлгч нэлээ олон онол үздэг ялангуяа биолог бол нэлээ ингээд баримтан дээр тулгарсан юм. Би өөрөө тийм юм дээр ингээд амар дуртай. Тэгэл багш хэлтлээ. Тэгэл багш хэлтэл юм муудэрч шүү дээ. Яг яг. Яг ингээд өмнөх багшийн арга барил амар тассан гоёс те бүр ингээл муухай ашны сайхан биш нэ өөртөө л зориулаад тэмдэглээд дараа нь шалгалсан дээр яг л тэр маань нэрдэг өссөн амар гоё биш. Яс нөө физик дээр ингээд нэг юм авахгүй зүгээр ингээд бодлого бичүүлж гарч тийм. Яг физикээр явъя да гэж боддог инженер олон ингээд физикийн тавталханд явсан чинь тавталхны авч бас тавталхан дээр чи амар заад шүү дээ. Тавталханд яваад ирсэн чинь ингээд амар заагаад чинь. Физик чи юм бичүүлсэн юм шүү дээ гоё юм. Тэгмээ энэ өдөртэй хичээл бас багшаас амар шалтгаан. Тийм. Багш арга барилаас юм нь бол одоо юм бол багш нарыг ингээд сургуульд ингээд солиод байх нэг шаардлага байхгүй юм шиг санагдав. Ингээд гол нь яг тэр хүүхдүүд ингээд яг багш солиснаас бол олон хүүхдүүд одоо ингээд дуртай юм болох асуудал зөндөө гардаг байна. Би яг өөр төр тэгж мэдэрчсэн болохоор үдээд ер нь тиймэрхүү байдаг байна. Яг анхаасаа заасан багш яг сольсон ч гэсэн сольж орж иж байгаа багш дээр бас гайгүй өөр болох хүмүүс байгаа л та хоёр талтай л та юм байгаа л та. Ер нь бол яг орчноо солих гэдэг тал дээр айгүй маш их тийм ойлголттойгоор тийм солих хэрэгтэй юм шиг байна. Тэгээд жишээ нь одоо ингээд эцэг эхчүүд одоо яг ингээд өөрсдөө хувийн ажилласаа болоод айлуулах ингээд хүүхдүүд ингээд заримдаа ингээд олон ингээд зүйл рүү ингээд шилжүүлээд идэв шүү дээ. Одоо сургууль руу ингээд шилжүүлээд тэр тохиолдолд яг ингээд хүүхэд өмнө нь байсан орчиндөө ингээд хэд их ингээд хамааралтай тэр үедээ ингээд маш их дасцсан тэр хүний сэтгэлд маш ихээр нөлөөлсөн байсан үед гівгүнд ингээд орчныг нь хүчээр солихоор тэр хүүхдийн урам зориг тэр өмнө нь мэдэрч ийсэн зүйл тэр одоо шинэ орчиндөө уусааг байхдаа ингээд маш ихээр мэдэрдэг. Тэрнээсээ болоод хүүхдүүд яг өмнө нь байсан тэр чадвараа гаргаж чаддаггүй шүү. Энэ дээр ингээд маш их ингээд хүлээлттэй ингээд маш ингээд нэгнтэйгээ ярилцаж ингээд энэ зүйлийг хийх ёстой шүү. Энэ ингээд хүмүүжил тэр хүний ирээдүйн одоо эцэг эхчүүд та нар ингээд өөртөө санаандгүйгээр ирээдүйн хүүхдийнхаа ирээдүйг баллах тохиолдол байж болно. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ аль болох элдв басан зүйлж яг тэр хүнтэй хамааралтай зүйл дээр маш ихээр ярилцсан. Тийм ярилцаж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр хүүхэд бас тэр сургуультай дургуй байсан ч байж болж дургуй байж байгаа өөр сургуульд шинэ орчинд очиод бүрч өөрч болох ч юм уу тийм. Бас сайн ярилцаж байгаа шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тийм. Тэгээд яг эхлэхээс өмнө би ингээ багштай ярьсан байхгүй. За одоо манайх одоо ингээд подкастаа эхлүүлэх гэж байна. Та бас нэг юм эцэг их хүний хувьар ер нь хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Ер нь бусад эцэг эхчүүдийг харахад танд ер нь яг ямар алдаа гаргаад байд юм шиг санагддаг вэ гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь ингээд ер нь хараад байхлаа эцэг эхчүүд хүүхдүүдэд аягүй их ингээд харьцуулдаг гэж хэлээ. Тэгээд ах ихтэй эсвэл өөр айлын хүүхдтэй. Зайзын харьцуулдаг гэж иржсэн. Тэгээд өөрөө болохоор илүү хүүхдүүдээ одоо илүү ярилцаж одоо өсгөхийг аюу хүсдэг гэсэн. Тэгээд өөрөө бас бага насны охинтой тэгэнгүүтлээ өөрөө нөгөөтөн талаараа төсөө явуулсан нэлийн том. Тийм болохоор томтойгоо илүү ярилцаж чадаагүй учраас одоо бага охинтойгоо одоо илүү юм ярилцахыг хүсэж байгаа. Одоо илүү ярилцах аргаар илүү хүмүүжүүлээл гэж багш нь бодож байгаа гэд хэлжсэн байхгүй. Тэгэхээр сая чиний яг ярьсантай адилхан одоо илүү хүүхдээ ярилцаасаа гэдэг бол бас үнээр гой зүйл гэж бодож байна. Багаас ярилцахгүй л ихээр тэгж ярилцахгүй байж байгаа яг нэг төгсгийнх нь алдалт ингээд гинт яриад ингүүл тэр хүнд ингээд айгуу тухгүй санагдаж бас магадгүй. Тийм яг сэтгэлээ уудалж чадахгүй шүү дээ. Тийм нэг жоохон ингээд бишүүрхээ. Тийм. Надад бас яг жинхнээсээ амжилт дээр байна гэх юм. За. Ингээд би жоохон бахта ингээд манай гэрийнх ингээд нэг тэг аюул хаалтайсан байхгүй юу? Одоогоос яг намайг ингээд дунд ангид тахт маш их ингээд хаалттай. Нэг ингээд баг зэрэг ингээд хэрүүл маргаантай тэгээд ингээд нэгэндээ айлтлуулах ингээд за энэ болчих. Энэ угаасаа ойлгох зүгээр ингээд хайчих гэх тиймэрхүү маягтайсан. Тэрнээсээ болоод ингээд миний яг дээд талын ах эгч хоёрын яг хүмүүжил миний хүмүүжил хоёр яг ингээд тэрийг хараа одоо ингээд хараад яг энэ зүйл ийм юм байна гэсэн бодол шал болчихлоо. Би тэгээд нэг өдөр ингээд маш ихээр ингээд уурлаад ингээд бачинлаад би ерөөсөө эцэг ээжтэйгээ ярьдгүй байсан байхгүй. Ингээд яриацаж чаддгүй. Тэгээд тийм байж байгаа би ингээд нэг өдөр гівгэнт ингээд тесэрсэн. Гэтэ тесрэхтэй ингээд амар их ингээд уйлаад ингээд яг ингээд хүүхдэн ингээд нүднийх нь өмнө уйлаад айгүй ингээд хэцүү байгаад байна.
их хүн гэдэг чинь наана ингээд хатууч гэсэн цаана ингээд зүйл юм байдаг. Тэгээд тэр үед ингээд намайг ингээд сонсоод за ээж хоёлаа ингээд ярилцъя. Хэрвээ ингээд хоёлаа нэг нэгнийгээ хүндэтгэхгүй яг шууд тэгээд энэ сэдвээр ярилцах юм бол хоёлаа ингээд нэг нэгнийгээ хизэж ойлгохгүй юм. Тийм болохоор эхлээд би ярий. Тэгээд тэрэн дээр маань та нэгж дөрүүлж яар. Тэгээд намайг ярьж хахад бити ингээд дундуур нь тасалдуулаарай. Ингээд тэгж хэлээд нэг удаа ярилцаж үзсэн. Яг тэрний дараач хахаас ингээд тэр болохгүй асуудуулаад ингээд шууд ингээд яриад ихсэн болохоор одоо ингээд манай гэр бүлийн байдал одоо шал. Тийм ялангуяа хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ яг энэ хоорондоо болохгүй байгаа асуудлаа байнга ярьж их шиг юм шиг санагддаг байхгүй. Яг тэг чин болохгүй, нэг чин болохгүй хоёр талаас л болохгүй юм хэлж шүү дээ. Тэнгүүд яг тэргээ засгаа голдоо уулзаж болно шүү дээ. Тэнгүүд хамаагүй дээрдэх байхгүй. Яг би бинтгээ яг тэр юуг нь ярихгүй ингээ хайсаар улам ингээд тэр нь бүр ингээ завхаад байна. Сонсоод байхны манай үеийн тэр кул авч болох юм. Яхаа нэрээ кул авч хоёр болох нэ гэснээс одоо нөгөө нэг манай эцэг их биш үү одоо тийм одоо нэмэгт биш нэмэх 30 одоо байлаа гэж бодоод эдгээр чинь бас л бага насны үеүүдтэй хүүхдүүд байсан бид нарын насыг тойроод бисэн гэд дайж л явсан шүү дээ. Бас тэрнтэй адилхан өөрсдийнх нь эцэг их бас яаж ингэж хүмүүжүүлж исэн ямар арга барилаар ингэж өсгсөн тэдэн бас яг үнэхээр хүмүүс яг эцэг их ах нараад урайдтай адилхан манай бидний аав ээж нар ч гэсэндээ бас өөрөөцөн болов гэж боддог. Яг үе дамжсан трама гэдэг шиг. Наач нь болохоор яг өмнө чинь ингээд тийм сошиал интернетийн хомс байсан шүү дээ. Тэгээд хүүхдийг яаж одоо яг манай дээшээ үеийнхэнд одоо ингээд хүүхдийг яаж өсгөх, хүүхдийн одоо өсгөх тал дээр ямар ч тийм мэдлэг амар хомс байдаг гэсэн юм шиг санагдав. Тийм болохоор яг ингээд үе дамжсан трама чинь ингээд яваад байдаг байхгүй. Тэгээд манай үед төр болохоор ялч ингээд сошиал орчин ингээд баахан л тэгэл хүүхдийг яаж өсгөх янз бүр ингээд юм байгаа. Тэгээд өөртөө ч гэсэн ингээд дээр үеэс ингээд мэдэрч байгаа юм болохоор ингээд багаар засаад ингээд үеэр ингээд улам трамыг нь алга болгох тийм одоо бид нар л яг үе дамжсан трамаг юу дуусгах үе гэж боддог шүү дээ. Одоо нөгөө нэг 4 сарын 1-нд хүүхдийг зодож шидэхгүй бай гэсэн юм аян гэрэл болгон явдаг болсон. Тэгээд энэ дээр дөрүүлүүд ярих юм бол нөгөө нэг хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд гэдэг илүү цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд бас айгүй тийм зөвлөмжүүд өгдөг юм билээ цэцэрлэгсэн цаанаас нь магадгүй маань одоо цэцэгт яваад эхэлсэн гэсэн чинь ээжэд бас нэм гарын авлага хүүхдээ ихэн зөв хүмүүжүүлэхөө хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд гэдээ бас явуулаа. Тэгээд дүүгээ бас хараад ангууд миний туулсан бас зовлон морлог тойроод гарах нь дээ гэж бодохоор бас нэг юм баярлах юм шиг. Тийм юм яг эцэг эхчүүдийн хүүхэд өсгөх тал дээр айгүй хомс байсан юм шиг санагдав. Тухайн үеийн нийгмийн угаасаа тийм байсан л да. Яг нэг социалистийн дараах үе чинь одоо яг ингээд бид нар биеэр мэдрээгүй болохоос үнэхээр маш аимшигтай ч гэж хэлж болохоор зүйлүүд байсан. Картер бараа өсвөлэн шахвал байсан юм. Нийтээрээ тэгсэн болохоор яг ингээд тэр зэгтэй л яваад байгаа байхгүй. Тэгээд энийг дуусгах нь яг манай үе юм шиг санагдаад байгаа гэсэн зүйл төр ингээд маш ингээд бид нар яг ингээд уламжлалаар ингээд тогтцсон тэр зан шиг зүйл ингээд 100% зөв биш ээ. Энийг яг ингээд хаалж сайныг нь аваад мууг нь хайж үргэлж ингээд шинжилж явах хэрэгтэй гэдгийг ингээд бид нар ойлгож байна тийм. Evolution. Тийм. Гэтэ бас стил байх болвол одоо манай ихч бол одоо ингэж 20 гарсан юу 30 төгрөж байна тийм ээ. Тиймч бас нэг хөвшөндөө орохгүй. Тэгээд л одоо бас стил нөгөө нэг эцгийн эрхт ёс бас байгаль байхгүй юу тий. Гэтэ яах мах юм. 100% алга болохгүй ч гэсэн багасгал болох. Тэгээд 100% бол алга болохгүй хаа. Манай хүүхдүүдээс бараг байхгүй болж магадгүй л тий. Нэрээ яг ингээд би бас ингээд яг эцэг эхийнхаа өмнөөс ингээд мэдэрч эхэлсэн үе одоо байгаа. Манай ээж болохоор ингээд өдөрж ажилтаа байдаг гэртээ ерөөсөө ингээд байдгүй. Тэгээд орой ингээд ээж дундчаал ингээд өглөө яваад өгдөг ингээд яг тийм. Бид нэг ингээд тогтвортой ярилцаж чаддаг. Тиймэрхүү зүйл байдаг. Тэгээд яг ингээд ах эгч хоёр маань ажилдаа явсан тусдаа гараад яваад өгсөн байхад ингээд тэр хүүхэд хүмүүжүүлэх гэдэг зүйл над дээр буусан бохгүй юу? Өөрийнхөө тэр дүүг хүмүүжүүлнэ гэдэг чинь. Яаж яхад тэр ойрхон дүүгээ хүмүүжүүлнэ гэдэг бүр ингээд жоохон хүүхэд хүмүүжүүлэхээс хамаагүй хэцүү юм лээ. Одоо жишээ нь би одоо яг ингээд дүүгийнхаа үеийнхнийг одоо ингээд 8 7 дахь ингээд яа яг манай доошо үеийг бүр яаж хөгжиж байна яаж ингээд өсч тойрж байна гэдгийг харахаар миний бүр ингээд гутах тиймэрхүү юм дээ. Гэтэ мундаг хөгдөж зөнд байгаа. Гэтэ яг тэр дүүгийнхаа үеийнхнийг харахаар би дүүгээ за тийм болгочихгүй юм шиг ингээд өсгөн хүмүүжүүлнэ.
Яг тэр тал дээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Одоо нөгөө ад саргалтай миний гэр бүл гэдэг нөгөө нэвтрүүлэг гэдэг шүү дээ солонгосын. Тиймэрхүү нэвтрүүлэг ингээд зөөр ингээд YouTube дээр ингээд өдөр ингээд гэрээ зэрлэх хоолой хийх үедээ ингээд тэрийг ингээд үзээд цаг ингээд дүүдээр ингээд хэрэгжүүлж үзсэн. Тэгээд би одоо нөгөө гэр бүлийн трама, уламжлалт трама гэдэг байна. Тэрийг яг ингээд өөрөө хийхгүй би угаасаа тэрийг мэдэрсэн болохоор ингээд дүүдээрээ тийхгүй гэд гэр бүлээс аягүй дүүгээ өмөрдөг. Тэгээд ингээд тэр хүүхэд хөгжих юм бол бид хэрэгжүүлсэн ингээд гэр бүлээ заавал хатгах байгаа шууд тэрийг ингээд зөв хийлэгдэг. Тэгээд тэрнээс зэрэг хахад ингээд бид нар өөрсдөн дээр хамгийн түрүүнд тэрийг судалж дадуулах хэрэгтэй. Тэгээ өөрсдөө дадал болгож биш доошоо үлдэн шүү дээ. Тэгээд эргэн тойрондоо хамгийн гол нь түгээх хэрэгтэй. Одоо энэ нөгөө нэг хамгийн гол нь өөрсдөө дадуулах хэрэгтэй гэдэг жаас тий. Энэ дээр UNICEF-ээс гаргасан ийм зөвлөмж судалгаа бас байт юм байна. Тэнгүүд энэ дээр бага насны хүүхдийн хөгжил төлөвшлөх гэдэг одоо илүү ийм эцэг эхчүүдэд хандсан ийм хөө гарын авлага болон судалгаа байгаа хгүй. Тэгэд энэ дотор болохоор нэг ийм 1000 алтан хоног гэж зүйл байна заяа. Энэ аюул сонирхолтой. Тэнгүүд хүүхдийн ураг нялах үе, балчир үе гэсэн одоо ийм 1000 хоног байхгүй 8 нас хүртэл 0-оос 8 нас хүртэл. Яг энэ хугацаанд хүүхдийн хөгжил төлөвшөл бүр хамгийн дээд зэг дээр явд юм л одоо яг тэгээс 8 насны хүртэлх одоо бүх тэр суурь хүмүүжил, хөгжил тэд нар хоёрыг яг хамгийн гол суурийн дэвсэд өнгөд өсвөр үедээ ороод ирэнгүүт нөгөө нэг одоо жихэн хоёр дахь одоо гэр бүл болох сургууль, найз нөхөд, үеийн нөхдөөсөө илүү ингэж дахиж нийгэмшил гэдэг зүйл явж байгаа юм байна. Тий. Тэгэхээр яг нийгэмшиж яваад тэр нийгэмшилээс цаашаа ингэж дахиж одоо насан туршийн одоо нийгэмшил хүмүүжил өөрийн чихэн одоо яг л яг хувь хүний хөгжил гэдэг нь яг өсчих юм байна л да. Тий. Тэгээс 8 хүртэл палан зургийг гаргачих жаал гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг ингэж хөгжүүлээ. Тэгээд бас хүүхдийг жоохон байхад нь юу хийх вэ гэдэг айгүй чухал юм шиг санагдав. Одоо нэг орчин цагт хүүхдүүдтэй нэг гар утсаа айгүй хөгөөд байгаа шүү дээ. Энэ бол үнэхээр яг ингээд хүүхдийн тэр тархины хөгжил гэдэг зүйл маш ихээр ингээд дорой тулнаа. Ирээдүйд ингээд та хүүхдээ гэсэн сэтгэл байгаа бол хүүхдээ гэж боддог л болол яг ингээд муу зүйлээр битээ аз жаргал өгөөч гэдэг зүйл. Өөрснөө хор үнэлтэд зүйлийг ялгаж салгаж сураасаа гэж үзэж байна. Тэгээд би болохоор жоохон бахта цэцэрлэг тахад манай өвөө мөн нэг айгүй нэг би багтаа өвөө төгөлсөн бол эмээ өвөө хоёртойгоо. Тэгээд надад ингээд миний нэрийг бичиж сургаад би 2 3 настай хата өөрийнхөө нэрийг бичдэг. Тэгчээд нэгээс 100 хүртэл толдог. Тэгээд дотор нь минь цаас боддог гэсэн. Тэгээд тэр үед би нэг үеийнхнээсээ шал өөрөөсөн баг. Яг ингээд нийгэмд ингээд гараад хэлчихээ. Би өөрийгөө шал өөрөөр өссөн байна гэдэг ингээд ойлгож хэлж байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ 1 2 дугаар ингээд одоо ингээд үеийнхэн маань хүүхдүүд ингээд яг ингээд тоогоо ингээд бодож чадахгүй байхад би яг тэр хүүхдүүдээс төрүүл бодож төрүүл сэтгэл болсон байсан. Бусдаа харилцаа миний яриаг өөрөө бүгдээрээ шалгав. Энэ чинь л нэг алтан 1000 хоног байгаа байхгүй тий. Яг саяны юм дээр. Тэгтээ бас юу юм шүү. За тэмдэглэж. Би ингээд бас аягүй толгой 5 дахь ангийн дүүхээ ингээд би даалгаврыг хийхэд юу хэлдэг байхгүй юу. Тэгэд ингээд сүүлийн үед ингээд амжилтгаараад зохион бичлэг гэдэг ChatGPT-гээр нэг хажууд нь ганц хийчихгүй юу гэсэн чинь манай дүү шууд тэрийг сураад өөрөө ингээд татцсан. Тэгээ одоо ингээд хайлт хараад тахад ChatGPT-гээр юу хийгээд татчихсан. Тэгээд би сүүлд хэлээд бас устгуулсан. Айгүй ингээд буруу юм заагаад өгсөн байлгүй бас ингээд хүүхдээ айгүй бэлэнчилдэг сэтгэлтэй толгойсон билээ. Тэгэд ингээд манай дүү чи яаж яах нүур ингээд зохион бичлэг хийхдээ Монгол үгийн баярыг юу гэж явахгүй юм гэсэн. Тэгээд би ингээд бас амар буруу юм зааж өгсөн бас амар юмсан. Утас өгөх юм бас амар буруу л. Манай үеийнхэн чинь баг л 7 дугаар үеэс л нэг аах ингээд ухаалаг гаруустай танилцж байгаа шүү дээ тийм. Тэгэл яг ChatGPT сая сүүл гарч ирлээ шүү дээ тийм. Тэгэнгүүт тэрнээс өмнө эргээд бид нар багаандаа ямар байсан бэ гэсэн чинь бага ангийн хүмүүжил тэр хөгжил бас үнэхээр гой хөгжсөн байж бид нар бас хэдий гадаа тоглолтыг тийм хэдий хатуу чанга гараар өссөн ч гэсэнтэй бидэнд ирж байгаа тэр мэдлэг тэр хөгжил нь бас одоо үеийн бага ангийн хүүхдүүд бодох юм бол хамаагүй дээр байгаа юм. Тэгээ одоо нөгөө нэг дээр үеийн цэцэн үгнүүдийг бид нар ингээд тийждэг л байлаа. Тэгээ айгүй олон үеийн сантай байдаг гэсэн. Одоо тэгээ эргээ санаг үгнүүд байхгүй те. Бүдэл ChatGPT болчихлоо. Тэгээд холоос ирсэн үеэлүүдийг гараа л тоглолтол хөдөнд чамаагүй 100 чамаа. Одоо гэсэн чинь хүүхд манай үеэлүүд жоохон дүүнээр дандаа Roblox яасан холбогдсон байлаа. Тэгэл ингээд нэг амар нэг тийм биш үхэд байгаа. Ингээд өмнө шууд уулзаад шууд амар ингээд шууд гарч мараа ястugсэн шүү дээ. Одоо ингээд цаанасаар яг үеийнхэн үеэлүүд дуусах ингээд амар ингээд дууж муурчихгүй баг ингээд
Айгүй нэг тийм юу тийм. Маа цэлмгийн үед юм. Тэгэхээр хүн чинь нөгөө хоёр талтай гэдэг шүү дээ. Тийм. Эхнээс ингээл нөгөө мус гингүүл одоо нөхдөж чад бүр амар англи хэлтэй болсон бодлоо англи хэлд орж мараад. Тэгээд бүх юм л ер нь хоёр талтай болохоор одоо үе чинь ингээл амар технологи хөгжсөн үе гэдэг байгаа шүү дээ. Тэгэл хүүхдтэй уцхгүй байлаа гэдээ одоо уцхгүй хүмүүжүүлчихэр чинь Бусдасаа бас тийм. Яг юун дээр гэдэг талаас нь чухал юм тийм. За түрүүний таны ярьчихсан зүйл юу ярианы сэдвүүн алгуулах ч юм уу тийм. Ингээд бусдад бүгд нэг юм яриад байгаа уцгүй хөлт гэж юу яриад байгаа нь ойлгохгүй бусдасаа ингээд голдох ч юм тийм. Яалт ч жигдэх үе байдгүй яах вэ? Нэг түн сонхон гэдэг ойлгохгүй л. Хитрхи илбэг болоод ирэхлээр ингээд бүх хүүхдүүд ашиглаад ирэхлээр ингээд тэр ингээд мооргож эхлэх байгаа юм шиг санагдаж байна. Яг ингээд цөөхөн ингээд одоо ингээд яах юм бол одоо ховор байсан үед гэх юм уу одоо мэдэхгүй. тэрс нөхдөй хөгжил тэр тухайн үеийн нийгмийн хан бас нэг Тэгээ яг энэ ч нөхгүй яг нэг нийгмийн хүмүүс яг нэг юм байдаг гэл нэг юм өргөн яриад шүү дээ. Социализмын хүмүүс Тэгээ наад яг одоо бид нарын хөгжилтэй тийм. тий бид нарын ярьж байгаа одоо яг захим орчин, дайгти технологи, нийгмийн одоо энэ одоо нөлөөлөл чинь бас яг энэ дээр судалгаан дээр ороод ирсэн байгаа байхгүй юу? Нөгөө хүүхдийн хөгжлөлээр одоо илүү сүргээр нөлөөлж байгаа зүйлүүд нь юу вэ гэсэн чинь бас л нөгөө нэг нийгэм, захим орчин, сургууль, уруу зуршил ингэж ороод ирж байгаа байхгүй юу? нэрээсээ яг утсаа яаж ашиглахаас хамаарат маш ингээд зөв болон буруу талтай хоёр талтай байгаа даа шүү дээ. Түрүүний яг ингээд цэлмэг болон тамира гишүүний ярьсан зүйл дээр яг хоёр өөр байгаа байхгүй. Одоо жишээ нь яг ингээд монгол хэлтэй айгүй муу яг ингээд үгэн сан айгүй муу гэд манай тамира хэлсэн боловч ингээд яг эсрэг талаас нь яг ингээд баримт аваад шууд ингээд ярихад факт авахад одооны хүмүүсийн хэл гэдэг зүйл ингээд англи хэл дээр айгүй сайн байна. Гэтэ яг ингээд энэ зүйл нь бүрэн гүйцэд зөв буруу гэсэн зүйл ерөөсөй байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм болохоор утсаар тоглоулах тийм зүйл байх юм бол аль болох өөрт нь хэрэгтэй тоглоомод бол. Одоо жишээ бид жоохон бахта Minecraft гэдэг зүйлийг тоглодог гэсэн тийм. Яг ингээд алтан үеийн тоглоом гэх юм бол бараг Minecraft. Тэгээ яг ингээд яг тэрнээс ингээд сурсан өгнүүд маань одоо ингээд амжилтаар ингээд маш их гарч ирдэг. Тийм тоглоомоос сурсан зүйлүүд бол тийм тэр бол чухал. Гэхдээ яг ямар тоглоом гэдгээс шалтгаална. Одоо бол яг Монгол ийм аппликейшн байдаг болсон мэт шүү дээ. Яг ингээ баг насны хүмүүстэд илүү зориулагдсан. Адууч ингээд айгүй олон Монголын яг ёс заншлыг харуулсан. За тэгээд тоо дээр, англи хэл дээр, монгол хэл дээр хүртэл ингээ гараад ирсэн байна. Тэгээд манай эцэг эхчүүд бас бадгүй бид нарын үзэл байж байгаа манай үеийнхэн байвал бас тийм баг насны дүүтэй болвол бадгүй бид нарыг татаад нэг сонирхоод үзээ ч юм уу тийм ээ. Тэрийг бол юу гэх юм бэ? Ер нь л яг Монголын одоо монголчууд юм тэгэл хамгийн юмдаа ингээл гарахгүй байдаг гэсэн чинь өмнө нь бидний баг байх үед бол ингээл те ингээл юм юмдаа гардггүй одоо ингээл ямар ч одоо ингээд яг те жодоо модогоор л тийм нэртэй сансар гал ирсэн анц хүнлгээд тиймэрхүү л үтэй байдаг гэсэн болохоос одоо болохоор чинь ингээд монголчууд чинь бүх одоо ингээд ихэнх юм дээр ингээд айгу нэртэй болоод ирж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө pop соёл байхгүй. Pop соёл чинь болохоор ингээд одоо тэр улсын яг тухайн үедээ ингээд яаж байгаа юмнаас бас айгүй тийм нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй. Одоо бид нар чинь яг тийм юу биш байсан болохоор тийм одоо мэдээж тэр үе чинь одоо ингээд өмнө нь бол ингээд Монголын дээд лиг гэж байдаг байхад хүмүүс тэгэл гадаадын лиг л үзэл байждаг байсан билүү. Тэрнтэй яг тийм бас өргөжлөл яг ингээд айгүй нөлөөлдөг баха. Тий одоо дэлхийд одоо бүхэл сагараар ингээл Монгол улс гэл Монголиа гэл гараад ирчлээ. Тэнгүүд бас л манай үеийнхэн тэрнээс дэше ах эгч нар байна, доошоо дүүнэр байна. Бас л энд нар чинь ингээд дэлхийд гараад ирчлээ гэдэг тэднээсээ бас үлгэр дүүрэл бас ингээд гарч ирж байгаа байхгүй. Сая л ихэд Mobile Legends дээр гарч ирлээ. За манай Монгол зүй байна. Тийм ээ тэнгүүд сая өвлийн олимпийн бас шинэ костюм гарч ирсэн. Тэд нарыг харангууд бас загвар сөхөд өгдөг гэсэндээ бас гоё инспирэшн авдаг ч юм уу тий. Тэгээ одоо гадны соёлыг монголжуулаад яг ингээд тийх хэрэгтэй байна. Тийм 3 гэж ярих юм бол саксны хүүхдүүд ч гэсэндээ гоё 3-3-ийнхаа гоё эгч нараас гоё үлгэр дуурайл авдаг ч юм уу тий. Тэр хулангийн ярьж байгаа гоё үнэхээр гоё зэкстэй маш гоё ярьж байлаа. Тэднээс хүүхдүүд бас ингээд яаж ярих хэрэгтэй байд юм гэдэг бас ингээд хараад ингээд хөгжил дуурайлал ингэж авч байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь тэр хүн чинь сакснаасаа гадна амар ангилалтай тий. Гэтэ яг хүүхдэд яг баг ахтан одоо ингээд бид нар одоо эцэгчүүд одоо ингээд
ихэнхдээ хүүхдүүдийг англиар яриад байгаа тийм. Одоо баг насны хүүхдүүд одоо ингээд одоо үед бол тийм болсон юм шиг ер нь бол одоо яг манай дээдлийн үеийнхэн ч одоо ингээд ер нь бүгд ээж авалцсан байна. Тэгвэл яг ингээд хүүхдээ ингээд англиг аим шахаад аим шиг харагдаад. Тийм. Тэр ингээд хүүхдүүд нь ингээд дэлгүүр орчингуудаа ингээд шууд ингээд англиар ярьж эхлэв. Гэтэ ингээд монголоор ерөөс ингээд тэрийг өөрөөсөө ярьж чадахгүй ойлгохгүй. Тийм болохоор яг ингээд надад ингээд гиг үт юм ингээд санаа орж ирлээ л дээ. Яг хүүхдтэй ингээд яг төлөвшүүлж байгаа шүү дээ бид нар. Яг ингээд нэг өдөр англиар эсвэл ингээд цаг хувааж болно шүү дээ. Тэ. За одоо яг англиар арай. Одоо ингээд нэг ч юм монгол үг хэлэхгүй. Тэгээд эсвэл одоо ингээд хэдүүлээ монголоор ярьцгаая. Өнөөдөр нэг ч юм нэг ч англи үг хэлэх гэсэн. Ингээд тийм зүйл. Тэгэх юм бол бидний нөгөө хөгжил гэдэг зүйл хэл сурах гэдэг зүйл маш ингээд илүү ирээдүйтэй болох юм. Тэгээ нэгийг таг орхигдуулахгүй нэг хоёул ингээд тэнцвэрийн дээрээ авах. Одоо ингээд нэгийг орхигдуулснаас болоод ирээдүйн их монгол хэл маань босоо монгол бичиг маань одоо ингээд алга болох гэдэг зүйл ингээд үндэсний дархлаа гэдэг зүйл маань алга болоод биднийг ингээд дэлхийгээс ялгаруулах зүйл маань нэгэн цагт үгүй болох юм бол одоо тэр хичнээн баялаг түүхтэй өвөг дээдс маань хичнээн хичээж энэ газар нутаг энэ түүхийг зохиосон билээ. Тэрийг бас ингээд хүүхдүүдтэй ойлгуулаасай. Эцэг эхчүүд та нар өөрсдөө ойлгоосай. Тийм хитрхи гадны одоо соёлыг сурталчлаад байгаа юм шиг санагдаад болсон одоо. Тийм одоо би ч гэснээр магадгүй ч гэсэндээ одоо нөө мөө гэж ярьдаг болсон болохоор бас их санаа зовж л байгаа. Тэгэл том болоод ирэх тусмаа ингээд монгол үг ингээд улам багасаад байгаа юм шиг юм санагдаад байгаа. Тийм үгийн сан ингээд улам ингээд багасаад одоо би тэтэс дэш ч гэсэн одоо ингээд амар өөр янзын нөгөө хөдөөний хэллэгүүдэд чинь тэрийг ингээд хот төвийн өмнө очингууд ингээд юу ч мэддэггүй шүү дээ. Тийм. Яг тэр үүдээ ингээд мэдгүй явсаар байгаад ингээд үе шинжлэхцээр байгаа тэр үүд чинь улам ингээд байхгүй болох ч. Сая ингээд манай монгол хэлэндээ муу дүүгээд байгаа сте. Тэр ингээд манай өөрийнхөө тийм 10 настай бас нэг үеэл эрэхтэй хөлтэй волейбол гэдэг байхгүй юу? Тэр нь ингээд англиар ярьдаг, монголоор ярьдаг байхгүй юу? Тэгээс аавч хоёр волейболоос нь ингээд гэрлэн хөргөж өгчөөс чи нөгөө хүүхд ингэсэн гинэ drop me at this гэдэг намайг энэ буулгачих гээд чи манай эмэгтэйд орчуулж өгч байгаа чи намайг энэ дунгаач гэсэн байна да юу. Тэрийг бодох юм. Тэр бүр ингээд монгол хэл бүр ингээд аим шинэ баг нэг тийм айгүй юу ярьдаг ингээд. Нэг тийм цэлэнгийн үед Монгол хүмүүжил тэгээ дээрэс нь ингээд дэлхийдээ ингээд илүү дэлхийн одоо соёлыг шахаад байна уу юу л энэ ингээд хүүхдэд цаашлаад илүү хөгжилтөнд нөлөөлж яаж нөлөөлж байна гэдэг дээр юу өөрөө бодлого улс бас хүмүүжлийн юу гэдэг юм бол тийм Америк хүүхдүүд тэгэхээр бүр юм шал өөрөд шүү дээ тийм тэр болохоор тийм үү бас Монгол хүмүүжил гэж байдаг л хаалта тийм болохоор бас хэтэрхий гадны соёлоор биш бас Монгол хүмүүжлэлээр яасан юм бэ? Тэгээд энэний тул бид нар бас өөрсдөө сурах хэрэгтэй болж байгаа байхгүй тийм эцэг эхчүүд өөрсдөө сурах. Одоо бид нар бол одоо ингээд боддоо шүү дээ. Ирээдүйд би хүүхдэд болохоор энэ зүйлийг хийж өгнө. Надад байгаа зүйлийг тэднэрт өгнө. Тэгэж бодохын оронд өөрөө сурсан зүйлийг зааж өгөх. Өөрөө гол нь хөгжих хэрэгтэй байгаа юм шүү дээ. Ингээд эцэг эхчүүд маань өөртөө ингээд хийж чаддаггүй ч гэсэн энийг миний хүүхэд хийчихээсэй гэл энийг миний хүүхэд хийдэг болоосэй гэд биднэрт ингээд маш их зүйл ярьдаг. Биднэрт маш их зүйл зөвлөгөө өгдөг. Тэрийг хаяада бүр хэтрүүлээд маш их харагддаг юм шиг тийм. Өөрийнхөө гүйцэж чадаагүй мөрөөдлийг өөрийнхөө хүүхдээр гүйцэлэх гэдэг чинь. Өөрийнхөө хүүхдийн мөрөөдлийг өөрийнхөө мөрөөдөл болгочихж байгаа. Тийм. Тэр хүний амьдрал өөрөө чинь амьдрал хоёр маш тусдаа зүйл шүү. Тэрийг сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд бас түрүүний монгол хэл гэдэг дээр шүү дээ. Одоо ингээд бид нар хэрвээ ирээдүйд яг ингээд хүүхдүүдээ ингээд зөв хүмүүжүүл яг гэх юм бол үндэсний хэлийг нь өөртөө ингээд бас сайн ингээд ойлгох заах хэрэгтэй. Одоо ингээд орчин цагт ингээд хүүхдүүдээ одоо даан ингээд англиар ингээд яриусаар хагаад одоо бидний дүүнэр болохоор том болоод сургуульд оронгод англи хэлээр заах асуудалгүй цаашаа авч нөгөө багасаа тэгэж сурсан. Цаашаа хөгжүүлсэн. Харин тэр үед яг монгол хэл нь яах вэ гэдэг байна. Тийм болохоор одоо ингээд эцэгчүүд маань дандаа англи хэлийг хийхээс илүү одоо монгол хэлийг хий гэдэг цаг их хэрэгтэй байна. Тэгээд ийм судалгаа авахгүй. Би бас яг ингээ хүүхдийн хөгжил хүмүүжил гэж ингээ доошоо гүйлээд байжангууд icon цэгийн дээр бас нэг судалгаа байна. Тэнгүүд монгол хүүхдүүдийн юмыг уншиж ойлгох чадвар маш муу байна гэсэн судалгаа гарч ирсэн байгаа байхгүй. Тэнгүүд энийг би уншичаад нөгөө нэг тухайл одоо буцаал нөгөө гэр бүлийн харилцаанд орж байгаа байхгүй. Хүүхдтэйгээ илүү юм дэлгэрэнгүй тайлбарлаж яриаггүй улмаас ингэж бас
том болоо сургууль дээр ажил дээр гараад ингээд юм ямарваа нэгэн мэдээллийг уншиж ойлгох эхлээрээ уншиж ойлгох тэр тайлбарламжийг ингэж яг цаад утга санааг нь ойлгох чадвар нь муу болоод байгааг энэ учир нь л юм болов уу гэж бодож байгаа. Эсвэл захирлынхаа өгсөн даалгавар шалбараа ойлгоод ярьчих юм тий. Тийм болохоор бас буцаал иргэд нөгөө нэг гэр бүл эцэг эхийн хоорондын харилцаа яриа гэдэг зүйл гэж ирчлэх юм л та. Тэгээс нөгөө хүүхд байхад нь жоохон байхад нь ингээд унших чадварыг сайжруулчихлаа амар сайн байлаа. Тэнгүүт ингээд цаашаа өөрөө том болоод одоо нийгмийн холбоотой ч юм уу янз бүрийн юмыг сонсож уншихгүй байсараагаад тэр чадвар нь бас муудчих талтай шүү дээ. Би бас ингээд уусаа бага юмд ингээд унших чадвар ингээд сайжирсан байгаа шүү дээ. Тэнгүүт нэг юм уншихаа болоод ирэнгүүт одоо ингээд юм уншаас жоохон юм залах. Тийм нөгөө хандчихлаар идэгчдэг. Түрүүний нэг ярьсан бартан сэтгэл одоо тэр үед яг зэмлэж өгөх гэдэг зүйл ингээд маш их чухал. Тийм. Араас нь яг нэг гол түлхэж өгөө дэмжлэг болоод өгөх. Хүн ингээд нэг зүйлийг сурчаад би энийг сурчлаа би яасан ч энийг хийх юм байна гэд хандчихлаар хүн тас буцаад өлчдөг. Хөлчихгүй эсвэл бүр урууддаг байхгүй. Яг ер нь бол яг дуртай юм дээр яг би болоогүй гэж цаашаа явуулах хэрэгтэй. Энэ дээр бас нэг гэр бүл тэгээ найз нөхөд ингээд сайн туршиж цагаан цааш нь түлхэж өгвөл тий. Өнөөдөр ч гэсэн нөгөө нэг би ангийнхаа багш манай ангийнхаа багш нь үндэсний чинь Монгол нэг багшгүй. Тэгээс өмнө жил нөгөө нэг хилчийн шалгалтаа өгсөн байхгүй юу. Тэгээ айл хэдийн давцсан болохоор би Монгол үндэсний чиглэлээр хайцсан байсан юм. Тэгээд саяхан үндэсний чигээр унших гэсэн чинь бүр яа 90 алга юмуд харагдаад гайхаад нэгсэл хүн ер нь бол мартчихсан байлээ. Тэгээд нэг зүйл ингээд яг ингээд энэ фактаас харахад нэг зүйлээ ингээд цаашаа нь улам бүр хөгжүүлж бидээ дадуулах хэрэгтэй. Тийм. Одоо жишээ ордог болчихлоо. гартаа орсон ч гэсэн ч маш юмыг ер нь хизээч ингээд хойш нь тавьж болохгүй. Энэ одоо ингээд би болцсон. Энэ одоо би болчлоо. Ханчлаа. Тийм. Сэтгэл ханамж гэдэг зүйл чинь яг бид нарт ингээд мэдрэмжээр хүрэх ёстойгоос тэр үед ханах ёстойгоос биш. Яг ингээд сурч мэдэх зүйл гэдэг зүйлийг ерөөсөө ханаж болохгүй. Хүн цаг ямагт хөгжихөө болсон тэр цагт өгдөгэй гэдэг нь амар хитрхи тухтай болоод ирэхлээр хүн ингээд нөгөө залхуу мэдэх. Тийм нөгөө нэг одоо хүн чинь насан туршдаа цуулцсаар л үүдэг гэж байгаа шүү дээ. Энэ бол яг ялчгүй юм байгаа хгүй. За саяны нөгөө нэг өмнөчлэн хэлсэн нөгөө нэг мянган алтан өдөр гэдэг гэжтэй адилхан энэ ч яг гэр бүлийн сайхан дэмжиж өгөх юм байна. Тэгээд өсвөр насны дээр нь гэр бүл багш нар сургуулиуд нь сайхан дэмжиж өгөх юм байна. Тэгээд энэ чинь цаашаага амьдралгаараа яах вэ гэдэг нь болохоор яг өөрөөсөө хэлж байгаа хгүй. Том хүний хөгжил гэж ярьдаггүй шүү дээ. Хүмүүжил төлөвшил яг уустаа солилцлоо. Том хүний хөгжил гэж ярьж биш юу? Хүмүүжил гэж ярьдаггүй. Яг өөрийнх нь хувийн хөгжил гэж ярьдаг болохоос биш. Нөгөө нэг алтан оногуд дээр нь манай багийн багш надад ямар ч тийм зөв дадал суулгасан юм байна. Хогоо ерөөсөө хажуулахгүй. Би бүр яг ингээд ямар ч хогийнхаа байхгүй команд хийх боломжгүй тийм хэцүү хог байсан ч ингээд ми бүр зүрхнээс зулаад ингээд яаж ижил өөртөө аваа явдаг байхгүй юу. Тийм бүр багаас маань амар хэлжсэн. Тэгэл газар хог байвал би ойр хогоосоо байвал бас ингээ аваа хийцтэй. Тэгээ тийм хүмүүс харахаас гоё явалтай. Тийм. Тэгээ багийн багш нараас аюу чухал. Сайн факт дээр яг хүүхдээ яг үзэж өсөж байгаа зүйлс аюу чухал юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Би одоо болохоор нэг орчин цаг хүүхдүүд нэг Braver гэдэг одоо тэр бол ингээд амьдралд ямар ч хэрэггүй зүйл шүү дээ. Тэрийг бол нэг хүүхдүүдтэй дангас үзүүлэхээс илүү одоо ингээд би өөрөө аним үздэг байхгүй. Тэгээд аним дээр одоо ингээд гадаад улсын соёл ингээд Японы соёл ингээд маш ихээр хавддаг. Одоо чинь хогоо хаах, бусдыг гүндлэх, бусдаа ярихдаа ямар байдлаар ярих вэ гэдэг зүйл. Тэр ингээд би багаас үздсэн болохоор одоо ингээд өөр дээрээ баг зэрэг ингээд турших гэхээс илүү төлөвшүүлсэн. Тэгэд одоо ингээд жишээ нь сайн нэг хогийн хайдггүй гэх. Энэ болохоор нэг Японд болохоор ил газар ингээд хогинсаа байдаг. Тэрийг ингээд хүмүүс ингээд тусдаа ингээд пакэж уутанд ингээд хийл авч явж байгаад ингээд бүр тусна ангилж хайдаг. Тэр болохоор ингээд маш том дадал зуршил, маш том соёл шүү. Тэрийг ингээд хүүхэд юм үзэж байгаад тэр үзэж байгаа зүйлээсээ тэгээд тэр нь яг та нарын нүдэнд хэрэггүй зүйл байсан ч гэсэн тэндээс авах юм маш их. Бас хаях юм их болохоор яг хүүхдийнхаа юу үзэж байгааг гэсэн хэрэг нэр жинхнээс хянах хэрэгтэй. Тэгээд тойлны тусгал гэдэг чинь тэр яг хүүхд бол яг таны тойл юм шүү, тусгал юм шүү гэж байна. Энэ бол яг л
эцэг эхлэхийн оронд яг үзэж байгаа юм нь бол чиний тал шүү гэж тайлбар юм бол тийм шүү дээ. Яг үзэж байгаа юмс шалтгаалж дээ. Гадны соёлыг одоо монголжуул бас ер нь тиймэрхүү л юм. Тийм. Гадны соёл Монгол болох соёлж байгаа хэрэгтэй соёлж байгаа хэрэггүй соёлж байгаа. Тэрийг ингээд алгаж авах. Тийм. Алгажуулах хэрэгтэй. Саарыг нь хаяад сайныг нь аваа гэдэг үг тийм. Одоо маш ихээр. Ингээд бидэд ингээд яг өөртөө анзаардаг хүмүүртлээ ингээд гадаадын одоо нэг амар том хүнз одоо тийм нэг соёлын үндэслэгч нар байдаг шүү дээ. Тэрийг ингээд яг ингээд уншаад ингээд судлаад эхлэн гот яг нэг Монголын нэг зүйрцэн үг тэр нэг хэл зүг гэж зүгнүүд байдаг шүү дээ. Ингээд бидэд дэжсэн нэг дээр үед ингээд заадаг байсан. Одоо ингээд дээр үед яадаг байсан, ярьдаг байсан. Тэр зүйл ингээд бүр шууд утгаараа харагддаг. Тэг наад чинь бол яг гой санаа. Наатан дээр чинь нэмэх юм бол шүү дээ. Ингээд баг жоохон багт л тэгээд бид нарын ах ич нарыг аав ээж нар ингээд их хүн үлдэггүй юм гэдэг юм ерөөсөө ингээд тахиж цусан. Тэгээд том болоод юм үзээд юм харах тусам ой чи арай болохгүй зүйл юм биш үү. Тэг хүн чинь ингээд юмаа гадагшуулж явах хэрэгтэй мэн гэдэг юу ойлгож байгаа хэрэг. Тэнгүүд бас л ингээд Монголын одоо хүмүүжлэх аргаас бас зүйл байна. Авах зүйл байна тийм ээ. Тийм ээ. Тэгээд бас өөр нэг яг ингээд хүмүүст хэрэгтэй зүйл хэлэхэд одоо бид нар ирээдүйд эцэг их болно. Ирээдүйн үргэлжлэлийг үлдээх хүмүүс нь бид нар тийм болохоор яг өөрсдөө маш их өөрчлөх хэрэгтэй. Бид нар зөв байж бидний ирээдүй, бидний үр хойч, бидний үр хөвгөд зөв байна. Би бол өөрийгөө одоогийн Монголын нийгэмд хизээж амьдрахыг хүсэхгүй байна. Сайн зүйл байгаа ч гэсэн саар зүйл маш их байна. Энэ ингээд миний хүүхдэд ингээд маш их зовлон зүтгэр болно. Яг миний зовсон зовлон хүүхд маань бас завж үзэх албагүй. Тийм болохоор өөрийгөө би маш их хөгжүүлж өөрийнхөө ирээдүйн хүүхэд яг ингээд чи өөрийгөө бодоод урагшилж чадахгүй бол ирээдүйн хүүхдээ бодоод үзэлтэй тийм шүү дээ. Би одоо ирээдүйд хүүхэдтэй болгоод ингээд хүүхдээ яг яаж үзэхгүй хайрлах уу тэр зүйлийг ингээд маш их болдог. Тэгэд ингээд эхэндээ зүгээр л ингээд би ирээдүйд цаа болно. Сайн нөхөр болно гэж боддог байсан бол би яг ингээд цаг ингээд явах тусам ингээд пост хүмүүсээс үлгэр дуурайл аваад энэ хүн юм байна тэр хүн юм. Тэр нэг үйлдэлүүд нь штэ. Тэгээ хүүхдтэйгээ яаж харьцаж байгаа. Одоо чинь сошиал медиагаар маш их ингээд тийм эерэг болон сөрөг зүйл байдаг. Тэр сөргөөс нь би за ингэж бодохгүй юм гэдгийг ойлгож байгаа. Харин эерэг зүйлээс нь ингэж болох юм байна. Тэгээд энийг цааш нь хөгжүүлэх болох юм байна гэдэг зүйлийг маш их ойлгосон. Тийм. Эхлээд юун туруунд өөрийнхөө санаа бодлыг зөв болгох хэрэгтэй. Би саяхан хүртэл амар буруу бодолтой байсан байлээ. Саяхан би гэр бүлээрээ хятад руу аялаад хөгжлөн бүр үнэхээр тулцсан. Тэгээд саанд амнасаа аав хайж гэлчихгүй энэ хятадууд Монголыг эзлүүл би л гайхгүй байна гэд хэлсэн ч манай миний охид хэлж болдгүй монголчин түүхтэй бас та нар л энэ Монголыг өөрчлөлөө штэ. Тэгээд тэрнээс шалгуур бодолтой болоод гоё бас нэг юм нэмээ хэлчих. Хүүхдийн бас ингээд хөгжил эсвэл нэг үе үеийн хөгжил, нийгэмшил ингээд төлөвшил тэр улсын хөгжлийн бас тэр улсын тухайн нийгэм эсвэл ингээд инфляц эсвэл ингээд хөгжил ингээд тэнтэй айгүй ингээд хамааралтай бас байдаг юм шиг санагдаж байна. Одоо ингээд дээд үеийн хүмүүс яг гоо ингээд өөр хүмүүс ч гэсэн яг ингээд адилхан яг тийм юунд өссөн болохоор нэг адилхан зангууд байдаг шээ. Хот хөдөөдөр ч гэсэн ялгаатай. Одоо хотын хөгжил манайхаас хамаагүй илүү идэв штэ. Тийм болохоор ч тэр бүгд л англиар яриад ярьж байгаа юм нь бол шал өөр өмсөж байгаа хөт. За тэр ч юм. Тэгээд манай одоо ийм тэгээ сум дүүрэг гэх юм болохоор арай жоо хоцрогдсон юм шиг санагдаад. Хэмжээ ямар хэмжээтэй юунд тойрогт амьдарч байгааз шалтгаалж байгаа. Тэгээ хүн амын тоо бас шалтгаалж байгаа байна. Тэрхий ингээд олон хүнтэй газар амьдарч байгаа болохоор олон зүйл харж байгаа, олон зүйл үзэж байгаа. Тийм болохоор тэрнээс ингээд аваад байгаа юм. Тэгээ сая ганхуугээс нөгөө нэг одоо хүүхдээдээ одоо ийм байлган эргээс нь авч зөргөөс нь авч өөрөө хөгжүүлж гэж байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт энэ дээр бас яг манай Монгол улсын боловсролын програмд нь одоо эрүүл мэндийн хичээл дээр бас юм хөргөн эрүүл мэндч байна, иргэний ёс зүй дээрч байна. Одоо эцэг их болох тухай бас хөргөн хичээлүүд байгаад байгаа байхгүй. Дараа би бас харчаад бас болж байна гэж бас хараад байгаа юм. Ягаад гэвэл манай ээж аав үед, манай ах ичийн үед тийм хичээл байгаагүй байхгүй. Тийм би тэр арай бас ингэ мэдүүлэх гэдэг байна шүү дээ. Тийм. Эцэг их хэрхэн байх, хэрхэн сайн эцэг их байх вэ? Хүүхдээ сонсдог эцэг их хэрхэн байх вэ гэж иргэний ёс зүй дээрч байна. Тий. Тэгэхээр бас илүү авууштай байгаа болов гэж бодоод байгаа юм тий. Эцэг гэдэг энэ хоёр үгэнд ингээд яг үндэ амар том ялгаа байдаг тий. Одоо эрх хүн, эрхтэй хүн гэдэг.
Одоо ингээд бусдыг хүндлэн, бусдтай харьцаа. Одоо ингээд эрэгтэй хүн байглаасаа эмэгтэй хүнээс илүү ингээд хүч тийм зүйлтэй байдаг хэрэгтэй. Тийм зүйл байдаг. Тийм болохоор бид нэр эмэгтэй хүмүүсийг хүндэлж хайрлаж одоо ингээд халамжлах нь ингээд үлээ байгалийн инстинкт байдаг шүү дээ тийм. Тэгээд одоо ингээд хараад хаад манай их айгүй шалчгаануур гэх юм уу. Одоо ингээд яг бид нэр эрэгтэй хүн бид нар одоо яг ингээд хүүхдүүд болохоор ингээд анзаарахгүй байгаа ч гэсэн яг ингээд ирээдүйд ингээд бидний бие хөгжил яг эмэгтэй хүний потенциал эрэгтэй хүний потенциал биеийн хөгжиж штэ маш өөр өдөө штэ бич чардаг. Тийм бич тэрийг ойлгохгүй олчин цагт эмэгтэйчүүд нь тэрийг ойлгоод өөрсдөө илүү хөгжүүлдэг болсон бол эрэгтэйчүүд нь юу болоод байгаа юм бэ? Lady boy, femboy тэрнэрийг болон тэр ойлгох. Эр хүн эрэгтэй хүн гэдэг хоёроо яг ингээд сургаарай. Наадмаа шалтгааны нэг судалгаанд тэгээ хэлчихсэн л да. Хүн эрэгтэй хүн багасаа ангийн багш нэмэлтэй дэлгүүрийн худалдагч эмэгтэй юм 90 тойрон эмэгтэй хүмүүс байдаг болохоор шалцгаар болох магадлал нь аяг ихсэн гэсэн байлээ. Тэгээ би лав эмэгтэй хүнтэй одоо өссөн эмэгтэй хүнтэй илүү ингээд ойр усан ирчүүдэд л одортой доор анх ер нь л дээр ихтэй илүү ойлгоод тийм илүү Тэгээ энэ дээр бас нэг орж иж байгаа байхгүй тий. Нөгөө аавтай хүн цээжээ зэлж аавгүй хүн аргадаж явдаг гэдэг бас тий. Энэ бас аюу үнийс санагдаад юм байна. Тийм. За тэгвэл ер нь манай подкастын маань ерөнхийдөө бид нарын ярьж байгаагаар бол хүүхдийн хүмүүжил төлөвшил гэдэг бол насан туршийн юм байна. Тэгээ дээрэс нь бид нар бол хамгийн анхны суурь нь бол гэр бүл тэгээд ярилцах болох хамгийн чухал юм байна гэхдээ ер нь санагдаж байна тийм. Тэгээ энэ дэр нэмээд бас цаашдаа захим орчин нийгэм тэгээд нийгмийн тухайн одоо үе шатууд байгаа шүү дээ. Насны ангилаарч байна. Эднэр бол нэгэн шалтгаалж байгаа юм байна. Тийм. Өөрийгөө хөгжүүлэх гэдэг зүйлээс маш ихээр нөлөөлж байгаа юм байна. Бидний ирээдүй гэдэг зүйл. Тэгээд яг хамгийн сүүлд нь яг юу гэж хэлмээр байна вэ гэхээр бид нар одоо ингээд яг хэрэгтэй мэдээлэлээ ламаар. Одоо саяны одоо бидний ярьсан зүйл саяны одоо энэ судалгаан дээр ингээд таарсан гэдэг нь бид нар энийг зөвөр ярьж байна. Энэ бол ингээд бид нар зөвөр явж байгаа гэсэн үг байна. Тэгээд эндээс харахад ингээд бид нар зөв бодолтой байгаа юм байна. Энэ нь ингээд бүр нийгэмд тэр тогтцсон тэр судалгаан дээр олон хүмүүсээс авсан судалгаатай таарч байна гэдэг бол ингээд бидний саяны ярьсан сэдв болон ойлголт маш зөв байсан гэж харж байна. За тэгээ өнөөдрийн подкаст нэр бүгдээр явах санаа оноогоо хэллээ. Тэгээд хоёр подкастын туршид та нартай бол ингээ ярилцах бол үнэхээр гоё байлаа. За тэгээд манай сонсогчид ч гэсэндээ бас таалагдсан байх гэж бодож байна. За тэгээд ингээ подкастыг дуусгая. Өөрийнхөө хэлээд дуусгах уу. За санджин манайхаа нөлөөлөгч нь нөлөөлж чадсан уу?